Зураг төөргөрч гэх үү, урсах цагийн аясаарч гэх үү, бусдын нутагт үдэж яваа энэ он жилүүдэд бие сэтгэлд минь салшгүй оршсон нэг зүйл бол үгүйлэн санагдах их хорон минь билээ. Эрдэнийн 6 үсгээс бүтсэн Монгол хэмээх энэ дотн үг ёстой л элэг зүрхнээс уяатай байдаг. Цаг ямагт гэрэл цацруулсан инээмсэглэл бэлэгдэж явдаг нэгэн бүсгүйг Чикаго хотын монголчууд сайн мэднэ. Түүнийг инх цэцэг эмч хэмээн хүндлэн дуудацгаадаг. Хүсэл тэмүүллээрээ жигүүрлсэн энэ бүсгүй балчирх өвгүүдийн хөдөлсөөр их гүрэнд хөл тавьж байсан цагаас хойш 9 өвлийг хэдийнэ үджээ. Тэрээр одоо Чикаго хотноо нөхөн сэргээх эмгүй эмчилгээний эмнэлэгт мэргэжлийнхаа дагуу ажиллахын зэрэгцээ гоо сайхны үйлчилгээний газар давхар ажилд эрхэлдэг. Том хүү Жаминжив баг хүү Буянбат нар нь дээд сургуульд программист болон компьютер дизайнерын мэргэжлэр суралцдаг юм байна. Би бол Улаанбаатар хотод төрж өссөн. Харин манай аав бол Захбаа аймгийн Алдархан сумынх Монголын Дондов. Ээж минь болохоор Ховд аймгийн Дарив сумын хүн байна. За. Тийм. Тэгээд ийм л гэр бүлээс төрсэн айлын 6 хүүхдийн 3 дахь хүүхэд. За 6 хүүхд хин гэж хүүхдүүд байна да. За манай хамгийн том их Сууд Эрдэнэ гэдэг цэцэрлэгийн багш насаараа хийжсэн. Одоо тэгээ бизнес хийж байгаа. Дараагийнх нь ихч маань, ах маань Бат цогт гэдэг байгаа. Насаараа бас Галамандын байгууллагт ажиллаж байсан. Дараагийн ихч маань бол Инк Туяа гэдэг яг миний дээдлэгч. Ихч маань одоо Доорн говьт одоо бас бизнес эрхэлж байгаа үлэмж төвийн босс хийж байгаа. За үлэмж. Үлэмж гэдэг үйлчлэгээний төвийн. Тэгээд одоо би миний доотлын дүү Батам гарав гэдэг цэргийн байгууллагт ажилладаг. Тэрний доот юм Ядамсар ингээд хамгийн бага эрхтэй дүү маань одоо бас бизнес хийдэг. За бүгдээр Улаанбаатартай нөө. Тийм бүгдээр одоо Улаанбаатарт байгаа. За инх цэцэг маань тэгэхээр аль сургууль сурчээ, ер нь багада юу хүсч мөрөөддөг, ямар юм авиастай хүүхэд байв та? Тийм. Багада би нийслэлийн 10 жилийн 17 дугаар дунд сургуульд сурчсан. Одоо хайлтын сургууль юм да. Тэгээд 10 жилд байхдаа ер нь гайгүй сурлагатай байсан. Тэгээд 7 дугаар ангидаа би 7 дугаар ангиасаа эхлээл зуныхаа амралтаар ерөөсөө эмнэлэгт асрагчаар их ажиллаж исэн. Тэгэл 100 болохоор ээж надад ажил болж өгөхөр ээж минь одоо хуучин одоо Нахаймны эмнэлэгч хуучин 3 дугаар эмнэлэг байсан шүү дээ. Тэгэл тэр эмнэлгийн месцастын тасаг дандаа би асрагч хийж 7 дугаар ангиасаа эхлэв. Тэгэл тэн дээр би цэцгээ гэдэг одоо хүртэл байгаа тийм месцлэмч. Тэр эмчийг хараад би ерөөсөө л эмч болъё гэдэг бодол одоо тэндээс л их төрж ирсэн тийм. Цэцгийн эмчил ерөөсөө эмч болох үлгэр болсон байж таа үлгэр дөрөв. Тэгээд тэр үед тийм 7 дугаар ангийн хүүхэд тийм ажил хийх боломж байсан юм уу? Тэр үед аягүйх боломжтой. Тэгээд бүр ээлжинд гардаг байсан. Одоо бодохоор энэ ч одоо баг Америкаар бол хууль уусан юм да тийм ээ. Насан туршийн хүүхдийг одоо шөнийн ээлжинд гарна гэдэг. Тэгээд чинь 16 24 хийгээл 8 16-гаар хийдэг ч билүү. Тэгээд дандаа аягүйх ажил хийдэг. Ерөөсөө 100 одоо заслан муслан гэж юу явж үзээгүй шүү дээ. Ерөөсөө л ажил хийдэг. Тэрэндээ айгуу дуртай. Тэгэл олсон мөнгө ээж авдаа өгвөл ингээл ийм л. Нэг 100-д жишээлбэл хамгийн их нь хэдэн төгрөг олж ив та. За тэр үеийн 500 төгрөг гэдэг чи одоо маш их мөнгө. Их мөнгө шүү дээ. Их мөнгө байсан. Гэхдээ тэр чинь аванс гээл 160 төгрөг авна. За бүхс мөнгө гээл одоо илүү цагийн мөнгө бодоод 200 гараад авна. Ингээл тэгэл нэг 100 бол 9500-аас илүү хийжсэн. Тэгэл ерөөсө сургуулийнхаа бүх дэвтэр ном хувц сунараа одоо бүгдийг авах мөнгө л олдог байсан баг та. Дэгжин сурагч юу? Дэгжин ч одоо юу ах вэ? Ер нь их тийм баян байсан байлаа. Иршүүд маягийн охин байсан. Тэгээд тэгсэн хэрнээ би форум парч дандаа ер нь олцоо парч их өөрөө их ойж өмсдөг. Тиймэрхүү ер нь их ойж юмаа их ойж өмсдөг. Тэр чинь бас их моодтай байсан шүү дээ тэр үед. Нэг хэсэг чинь ийм дэрүүгээр гадагшгаа ийм юутай өргөн болж ийснэ. Дараа нь нарийнхан болоод энэ рүүгээ карматай тэр хоёр холбоосын холбоо тий. Тэгээд заавал эндээ бас карматай байх хэрэгтэй байдаг. Тэгээд бидний үед чинь нөгөө парч чинь нөгөө Монгол парч нэг өөр тий. Орсын парч гэдэг их гоё ингээд соёс парч гэдэг нөгөө одоо нөгөө дэргэр юутай. Тэгээд нэг тийм Орсын цагаан парчийг өөрөө хийх гээл материал айгүй болдсон мөн тий. Тэгээд нэг зүгээр нэг дайлан манд нөгөөтгөрөө дөөр алгаар яг ингээд хийдэг байсан. Тэгэхээр хэдийгээр яг ингээд адилхан хийсэн ч гэсэн Монгол даав нөгөө даавч нь угаан гутал одоо тэгээд нэг хачин болчдөг шүү дээ. Тэгээд нэг хоошоо харсан захтай байгаагүй. Тэгээд урагшаа харсан захтай форм болох юм бол их гоё гэж боддог байсан. Тийм яг мод байсан. Зарим
нь босоод дээлих юм тийм. Тэгжээс нэ иргэдэг болоод тэгснэ ардаа товчтой энэ төр байл мод болол тийм ээ. Тэгэл ер нь тэр үеийн сурагч бидний гоёч нь одоо үсний лент капрон энэ пастор гэдэг шүү дээ. Тийм нөгөө нэг дуун дээр байдаг шүү дээ. Өнгийн тууз дахиад урахгүй яаж ижиж гойсон одоо хүүхэд наснд баяртай байлаа. Тийм тэгээд манай 10 жилийн багш манайх угаасаа улсын тэргүүний бүлэм байсан. Манай анги. Тэгээ манай ангид болохоор сургуулийн бүлмийн зөвлөлийн дарга байдаг. Би өөрөө болохоор Баатарчдын зөвлөлийн дарга. Тэгээ бас нэг сэтэр зүүчнээ бас октийн зөвлөлийн дарга чиг шиг. Тэгээд манай багш тийм айгүй тийм одоогоор бол их диктатуртай гэх юм уу да тий. Ичи орлоо гэдэг манай ангийн багш. Тэгээд бидэрт ингээ бүгдөөрэнд нь яг ижилхэн хэмжээний эцэг ихсний мөнгөний аваад лент авч өгдөг. Тэгээд бүгд ягаан лент заавал хоёр талдаа зүүн. Үсээ хоёр шүлж хоёр талдаа ленттэй зүүн. Тэгэл манай ангийнхан явхад ер нь манай 10 жилийнхаа ер нь заавал эргэж хардаг. Ингээл бүгдөө их чагсаж явна. Их диктатур дээр өгч яг ингээл цэргийн юм шиг чагсаал явна. Тэгэж ноцолтон коридорын байхгүй дээр их үлгэр дуурайлттай л байсан. Миний ардын сэтгэл цагаан мишэх царай итгэл дүүрээ мохот тэнгэрийн онгон цэнхэр морнгоолын усан За тэг 10 жилийн сургуулиа төгсөөд тэгээд цаашгаа энэ бодвол анагаахын дээд сургууль төгссөн баг. Анагаач нь өөрөө хичээл ачаал ихтэй шүү. Ачаал ихтэй тий. Лавл миний нэг таньдаг найз байсан нэг том атлас ингээд тэврээд явдаг. Тэгэл одоо латин дээр баах юм цээжилдэг гэл тэгэл голдууд нэг гавлын ясан бариад явдаг. Би тэрнээс нэг айдаг. Тэгээ манай гэрийнхэн тэгдгийн. Одоо ингээд үгээ чэйжлээл ингээд явна. Тэгэл манай гэрийнхэн нөгөө туберкулемгээ бүр чэйжилсэн. Гэрийнхэн тэгээ манай гэрийнхэн ер нь надтай ер нь баг зэрэг манай ээж тэр ер нь зэрэг сурсан хэлсдэггүй ер нь. Тэгэл за миний хүү хичээлж хүн. Тэр ч одоо яагаад тэгэхээр одоо манай гэрээс анх удаага л одоо дээд сургууль сурж байгаа нь одоо би юм да. Тэгэл нөгөө одоо ганц энийг л одоо нэг эмч болгочих гэсэн гэдэг нөгөөдөл чи одоо замаас нь завсардуулчих уу гэж миний төлөө их санаатай. За миний хүү юу ч хийж хэлэхгүй яах вэ? Ээж нь туслая гэл. За одоо туберкулемент зураагаал ингээл хэлэнгүүт нөгөөдөл чи одоо хүртэл тэрийг мэддэг. Одоо хүртэл өтгөж хийжилсэн. Тэгэл нөгөө ясаа барайл тэд нар чи нөгөө ясмаснаас ч өөр айхаа байцсан шүү дээ. Байнга өмш миний хүү алсаас нь уншаадаг. Манай ээж ганц хэл алсаас нь уншаадаг гэдэг. Тэгээд ер нь их ачаалал ихтэй ер нь тэгээд тэр тулдаач ер нь гайгүй сурч ирсэн. Тийм гэж ер нь дунд авч үзээгүй дандаа л голцоод онцсон авдаг гэсэн тийм. Мундаг сурагч оюутан байсан байх тийм. Тэгээд одоо ачтай сайхан багш нар нь ямар багш нар байв та? Тэр үеийн багш нар ямар гоё багш нар байсан юм ба одоо тэгэл нүдний нямаа багш байна, докторч багш байна, даваасран багш байна мэсцастын тийм. Тэгэл одоо их олон сайхан багш нар байсан. Одоо Батам гарав гэдэг манай ангид ажилласан Орос хэлний багш Батам гарав багш байна. Олон багш нар байна да одоо тэгээд галцаг багш маань Батантомын сүүлд нь би галцаг багш дээрээ танхим дээр нааш ирэхээс өмнө би Батантомын танхимд галцаг багштай ажиллаж байсан. Тэгэл одоо сүүлийн үеийн багш нарыг бол надад цуг ажиллаж байсан одоо туул багш, байгаль багш гэдэг миний найз нар одоо зөндөө олон. Нөхөртөөгөө би 2 дугаар курсээс аялал танилцаа суугаад тэгээ ерөөсө сургууль төгсөөл би тэр том үгээ гаргасан 2 дугаар курс. Тэгээ сургууль төгсөөл би тэр Сэлэнгийн аймгийн цагаан нур суманд ажилласан. Тэгээ энэ тэнд бол 3 жил гарan ажилласан. Тэгээд миний яг ангаахт би сурч байхдаа би овоо юм сурч ин би мундаг юмж болно гэж бодож исэн. Овоо сураад байна л онцавал баярлал яваад исэн. Яг ажил дээр гарсан чинь ямар их ялгаатай. Би юу сурч исэн бэ гэж би өөрөөсөө асууж исэн шүү. Тэгээд энэ 3 жил бол жинхэнэ одоо ёстол эмч боловсрч гарна гэдэг бол яг л тэрэнд эмч хүн тэгж л боловсрч гардаг юм байна гэж би одоо бодсон. Одоо ямар ч төрлийн дуудлага төрөлт одоо хүүхэд одоо хор тавдар ямар ч дуудлага ирэхэд нэг л эмч байгаа юм чинь таал явж л таарна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ямар боломж байна тэргээрээ л явна шүү дээ. Ёстой морь нохой тэрэг чарга юу байдгийг ямар явж явтай. Мотоцикл бол мотоцикл, трактор бол трактор тэгээд ямар сандаа өөр нэг сэрэлт киноны нөгөө өхөр морин тэргээр те чаргатай явж исэн. Тэгж хүртэл явж исэн. Чаргаар дуудлаханд явсан. Эмч хүнд байх ёстой хамгийн гол чанар юу вэ? Эмч хүнд байх ёстой хамгийн гол чанар бол хүнлэл, одоо инэрэнгүү, одоо бусдын төлөө л одоо
зориулах ёстой л гэж би ерөөсөө боддог. Өөрийгөө зориулж. Тий, өөрийгөө зориулж. Бид нэр энэний төлөө бид нар тангар гурвсан гэж боддог. Хөдөө 3 жил эмчээлээ гэж штэ. Тий. Тэгээ тэрнийхээ дараа ер нь хаашаагаад ямар газар руу томилогдож яв? Аймагаас бид нар 3 жил шах ажилласан маа. Тэгээд маа нөхөр аварт ороод би төрөөтэй. Тэгээд ерөөсөө битээр аймгийн төв орё доо нөхөр маань би муутай юм да гэж бодоод тэгээд аймгийн төв шилжсэн юм аа. Тэрнээс ч ер нь манай сумынхан битэрийг ер нь явуулахгүй гэдэг байсан шүү. Тэр чинь дөнгөж зах зээл эхэлсэн үед те айгүй ардчлал үүссэн. Одоо ардчлалын холбоо байгуулагдсан. Тэгээ одоо ардчлалын аймгийн ардчлал нам хувьсгал нам руу ярьж би тэр энэ хоёрын чи аймаг руу явуулахгүй гэж заргалдчихсэн гэж. Тэгээ аргагүй ирэхэнд одоо эрүүл мэндийн шалтгаанаар би тэр аймгийн төв явуулсан л та. Тий. Тэгээ аймагтаа ажилласан уу? Тий, аймагтаа ажилласан. Хэдэн жил ажиллав? Аймагтаа би чи 97 өмөрт ажилласан. Сэлэнг аймагт 5 жил ажиллачаад тэгээд Улаанбаатар ирсэн. Тэгээ Улаанбаатарт ирсэн. Тэгээ яг хуу амьдралын ирэхээр одоо хоёр тийш болоод их юм да. Тэгээд тэгээ Улаанбаатар руу шилжсэн. Тэгээл 4 онд тэгэл нааш ирсэн дээ. За. 4 онд 2 хүүхэдтэй ирсэн үү? Тэгээ 2 хүүхэдтэйгээ одоо бусдын айдлаар л одоо тэгэл өрх толгоосон эмэгтэй тэгээ 2 хүүхэдтэй тэгээд амьдралаа сайжруулъя гэж бодож ирсэн л дээ. Уул нь бол Анх ухааны дээд сургууль дээр ямар зорилготой ямар курс дамжаанд явж сая дамжаанд явжсэн гэсэн шүү дээ. Тий, тэгээд анахан дээр байхдаа би резидентийн курст явлаа. За тэгэл одоо жижиг шажиг курс зөндөлдөө жолооны курс явлаа, компьютерийн курс явлаа, резидент явлаа. За магистр бол тэгээд нөгөө оныхоо төгссөн дүнгээр авчиж байгаа. Тэгээд хамгийн сүүлд одоо нөгөө докторантын одоо доктор PhD хамгаалах гад докторантын курст яваад эхний жилдээ явж байгаа. Тэгээ байж итэл манай миний нэг найз маань Америкт төрүүлээд ирсэн байсан. Тэр маань инхээ чи нааш ирээч гэд бүр өдөр болгон шахуу уцтаад болдгүй. Үгүй би одоо PhD хамгаалах хэрэгтэй би одоо доктор болно гэдэг их том яриад шүү дээ. Тэгсэн манай чи доктор боллоо гэж чи Монголд 2 хүүхдэд хийж чадхаар 2 хүүхдийн төлбөрийг төлж чадхаар тийм цалин авч чадахгүй шүү дээ чи. Наа чин зөвхөн нэр тэрийг болгоос чи өөр амьдралаа авч явж байгаа шүү дээ чи одоо ингэж явахтай яа гэж нааш ирэлтэй гэсээр бол. Тэгээ сүулдэ манайхан чи ер нь яв энэ хүүхдэд аваа яв гэл. Тэгэл нэрэл за явдаг ч юм уу байдаг ч юм уу бас ард сэтгэл чангаагаад байгаа шүү дээ. Одоо юм хамгаалчих санаатай бас хамт олноо орхихгүй санаатай хүн чинь дассан газар хүмүүс ер нь холдох тундургүй шүү дээ. Хүний газар амьдралын их урсгалд хөл алдахгүй тулд тойрч болдгүй бэрхшээл бүхнийг инх цэцэг давн тулсан юм. Бодоход ч бодолч хилэм хүнд хатуу сар жилүүд түүнд хат суулгасан гэдэг. Тэр сайн ээч төдийгүй цаг үргэлж сурч мэдхийн төлөө шамдаж явдаг хичээнгүй хөдөлмөрч эмэгтэй юм. Цаг хугацааг аль болох үр дүнтэй өнгөрөөхийг чармайж үүнийг сурчхул Монголд маань хэрэгтэй юм. Түүнийг эзэмшчих юм бол амьдралд минь хэрэгтэй юм гэсээр нэг л мэтгэд дүүргэж эзэмшсэн мэрэгжлийн цар хүрээ чамлахааргүй хэлжээ. Инхээ эмч өнгөрсөн хугацаанд энэ Америкт ер нь яаж хөл нийлүүлж ингэж ажил амьдралаа авч явж чадваа бэрхшээл их байсан биз? Ер нь Америкт ирсэн хүн болгон тий ямар ч одоо мэрэгжил боловсралтай ямар ч мундаг хүн байсан яг нэгэн тэгш эрэхтэй байдаг. Одоо ямар ч одоо доктор профессорч ирсэн бай зүгээр нэг ажилч ирсэн мэн тэр хоёр яг нэгэн тэгш эрэхтэй. Хөдөлмөрлөв. Ерөөсөө энгийн одоо хүн харах тэгэл энэ шалны ажил ч гэх юм уу тэгэл энэ бүх ажлыг бүгд энэ доороос эхэлдэг. Тэгэл тэрийг ингээд хийх явц чинь хүн чинь нөгөө өөр ажил хийж исэн хүн чинь шал өөр юм ярьхээр одоо сэтгэл зүйн хувьд бол өстой маш өндөр шоконд орж байгаа байхгүй тий. Тэр хүмүүст хүндлэгдээл цагаан халаад намруулаад явж ирсэн хүн чагнараа мөрөндөө үлгчээл тэгэл цагаан халаад өмсөл дүүхэлзэл явж ирсэн хүн чинь гэмтгэнийг халаад өмсөл аягуугаа зогсохоор ямар сайн байх вэ тэгээ
тэгээд аяга нөгөө анх ирсэн даруйда Вашингтонд анх ирсэн. Ирсэн даруйда нэг Солонгос хоолны газар очиод тэгээд ард нь ажилландаа бэлтгэгчээр. Тэгээд нулимс бол зүгээр ингээд урсаастай. Одоо тэрийг бол арчих арга байхгүй. Тэгээд юм хийгээл ингээл тэгээд одоо яах гэж ингэж ирвдээ ингэж явах гэжтэй гэл ингээд ойлоо. Тэгээд орой болоход нөгөө сэтгэл онгойцсон. Гэрлүүгөө ярихад бүрэн боломжтой ойлгохгүй ярина. Одоо гэрийнхэнтэй их уйлж ярьдгүй шүү дээ. Би нэг ч гэж уйлж ярьж үзээ. Нуудаг өөрийнхөө сэтгэл босох юм ба. Нан сайн уйлаад авчихж байгаа юм чинь тий. Тэгээд нөгөө орой ярихаар нөгөө чинь дотор нонгооч сайхан ярьж өгөндөө тий. Тэгээд ер нь бол бэрхшээл байлгүй яах вэ? Таны өнөөдрийн энэ амжилт бол бас олон хоногийн дуутай, нулимстай өдрүүдийн түүх баг тийм үү? Тий, энэ бол тэгээ одоо тэр анх байсан үе одоо үе харахад би их хүн давжээ, их юм хийжээ гэж боддгийн. Одоо би 2 хүүхэдтэй боловсралтай болгоно гэдэг нь би эх оронд оруулж байгаа миний үнд капитал хувь нэмэр гэж би боддог. Би эмэгтэй хүн болсны хувьд өөр хүүхэдтэй сайхан боловсралтай болгоно. Дээр нь бас өөрөө зүгээр байхгүй. Өөрөөс юм сурна гэдэг бол их гоё. Айлт байгаагаан бодохоор амралтанд байгаа ч юм шиг, гадагшаан гарч чадахгүйгаан бодохоор хорионд байгаа ч юм шиг. Имэмэн заримдаа удаан амьдрмаар ч юм шиг, удахгүй явах гэж ч байгаа юм шиг. Хүний гарт байгааг нь харахаар өрөвдмөр ч юм шиг, хуншгүй ааш гаргахаар нь дургу хүрмээр ч юм шиг. Олон амт тижээж байгааг нь бодохоор бахархмаар ч юм шиг, орон гарan байгааг нь харахаар гутармаар ч юм шиг. Эзнээсээ цалин авахаар баяжаад ч байгаа юм шиг, эргүүл татвар тушаагаад үгүрээд ч байгаа юм шиг. Дэ офнд гарахаар эрхчлөө хангалаад ч байгаа юм шиг, дэ офноос ирэхээр эргүүттлээ ядарчихсан ч юм шиг. Интернетэд суугаад эх орны мэдээ сонсохоор миний эх орн мандан мудраад ч байгаа юм шиг, мансуурн дөрөтөж байгаа юм шиг. Ихнүүдээ санахаар буцмаар ч юм шиг, энд авдаг ногооноо бодохоор үлдмээр ч юм шиг. Хүүхдүүдээ харахаар өсөөж байгаа юм шиг, өөрийгөө харахаар өтлөөж байгаа юм шиг. Олон жил болсноо бодохоор овоо юм хийсэн ч юм шиг, одоо байгаагаа харахаар олигтой юм хийгээгүй ч юм шиг. Англи хэлний хичээлд яваад сураад ч байгаа юм шиг, Америк хүнтэй ярихаар сураагүй ч юм шиг. Ястай хөөрх юм байна. Нийтдэж үү. Энэ өнгөрсөн хугацаанд ер нь мэдээжээр хүний нутагт байхад бол хүн артлаа их сандаг. Тэр тусмаа одоо их төм төвжинж одоо шүн баг бүтэн нойртой хондгоо байнгын дуудлаганд явдаг байсан. Энэ хөдөөнийхэн мэдээж хүнийг эмчлээд ингээд идэгхлээр хөдөөнийхэн их сайхан сэтгэлээрээ ханддаг шүү дээ. Эргээгээд одоо цагаан идэ хэрэгцээтэй юм хүмүүс ганцгалаад дахиад тэр нэмчээгээл тэг нойрын цай уулгана. Айгу бол тэрний дүү энэ хот айлын усууд өвдлөө гэдэг нь байнга л ийм олон хүн хайрцажсэн биз? Тэгээд энд ирээд ийм нам гүм амар жимэр нэгнийхээ одоо баг хашаа хорооруулж өнгөйдгөө хаалгын тогшдгоо ийм л орчинд ирж байгаа шүү дээ тийм үү? Тэгээ юу их санаж өгүүлэгдэж байгаа эхний жилүүдэд бэрхшээл юу байсан бэ? Эхний жилүүдэд ер нь их л уйлжсэн да. Яагаад үйсэн? Эхний 6 сар гэх юм да. Одоо тэгэл гэрээ сараад байхгүй. Их орноос сараад тийм. Их орон гэхлээр ер нь яг юу их санагдах юм бэ? Тэгэл эх орон гэл бодогдохоор ерөөс тал нутаг их санагдах юм. Тэг ерөөсөө эх орон гэж санахаар би хамгийн тэр хөдөөгөө их санагдаж шүү дээ. Тийм үү. Тэг ерөөсөө хамгийн тэр нь одоо тэр сайхан тав дээр. Сэлэн аймагтай юм эсвэл өөрийнхөө ажиллаж исэн энэ ангаа ухааны их сургуультай юм ингээд ирээд ажиллаач гэдэг яг тэр үед ажиллаж исэн хамт олончд ингээд таны бүх зорилго Америкт биелээд ингээд дуусан гут дуудвал та яах вэ? Би одоо биний одоо хизээ нэгэн цагт их орондоо буцсан. Тэгтээ нэг утахгүй гэж бодож байгаа. Буцаад би ямар ч гэсэн би нэг ямар нэгэн сумд тий эмчээр ажиллана гэж боддог. Хөдөө. Тий хөдөө. Бүр яагаад ч юм би айлын аймагт очимоор байна. Одоо засаг дарга сонсголоо. Надад бол тэр аймаг хамаагүй л гэж боддгийг. Хөдөөний ард түмэн гэдэг бол үнэхээр сайхан ард түмэн. Би үнэхээр тэр гоё ард түмэнтэй, тэр гоё хүмүүстэй би өөрийнхөө хүч чадлыг зориулах инсан гэж боддог. Америкийн нэгдсэн улсад бол одоо цагаач байна уу, Аз байна уу, хар байна уу, шар байна ямар ч ялгаа байхгүй өргөн боломж байдаг тийм ээ. Та жишээлбэл энэ чи одоо ингээд эднийхний ярьдгаар хаус, single house тийм ээ. Манайхны ярьдгаар бол одоо ингээд бие даасан байшин
аваад тэгээд хамгийн дуртай ямар ч хэдэн ч төгрөний байсан хамаагүй машиныг аваад унах боломжтой шүү дээ. Ягаад гэвэл та ажилтай тодорхой хэмжээнд тогтсон орлоготой энд байсан энэ кредит буюу зээлийн түүхтэй тийм үү. Тэгэхээр тийм боломжийг ашиглаад ийм бэлэн зэлэн одоо ингээд орчинд баяа гэж бодохгүйгээр тийшээ очно гэхлээр одоо танд ер нь ямар өв хөрөнгө өмч тэр Улаанбаатарт эсвэл тэр айлын төвд байна аа. Эсвэл таны өмч хөрөнгө одоо энэ хоёр хүүхэд чинь үү? Миний өмч хөрөнгө бол мэдээж хэрэг хамгийн хоёр хүүхэд юм тий. Би хоёр хүүхэдтэй юм сургал тий. Толгойд нь юм хийгээд энэ бол миний маш том хөрөнгө оруулалт. Миний энэ бол маш том одоо өмч гэсэн. Хоёрдугаарт би өөрийнхөө хүслээр тий өөрийнхөө хайртай газар өөрийнхөө дуртай юм хийгээд миний зүрх сэтгэл татаад байгаа тэр газартаа очиж Монголд очиж амьдрах гэдэг бол энэ бол тэр үнэтэй хаус тэр үнэтэй машинаас илүү одоо баян агуу юм гэж бодож байна. Тэгээ сумын төвд очиод сумын төвд байгаа ад хэрэгтэй сурсан мэдснээ өгөөд ажлууд илүү. Тэр бол миний аз жаргал. Тэр бол миний мөрөөдөл. Тэрээр нэг удаа Индиана мужийн төвд Монголын сүмд шүрээр бүтээсэн урлагийг олж үзээд сурвалжилж хайсаар өдгөөгийн багшигаач олж авсан байна. 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүрээр цагаан дарихийг бүтээх нүр ажлаа учиг татан эхлүүлжээ. Инх цэцэг энэхүү бүтээлдээ бүхий л чөлөөт цаг сэтгэл зүтгэлэн зориулдаг. Энэ нь бурхан бүтээх үйл юм болохоор буян бодож найз нөхдийнхөө ч гар сэтгэлийг оролцуулах дуртай байдаг. Өнгөрсөн 2 жил хагасын хугацаанд нийтдээ 500 мянга орчим шүрийг инх цэцэг нэг бүрчлэн хэлхэж хатгсан аж. Шүрэн урлагийг бол би энэ сүүлд их нэлээд гүнзгий орчод байгаа. Одоо ерөөсөө энэ дээр их том бүтээл хийж эхэлж байгаа л да. Тэгээ энэ санаа хаана төрсөн гэхээр би Монголд байхад энэ таа. Бүр Монголдо хаана гэхээр Дорноговын Данзан Аравжагийн одоо музейг үзэж байгаа. Дорноговч одоо Монголын том энергийн төв гэж ярьдаг шүү дээ. Дэлхийн одоо номер 1 энерги. Одоо тэндээс миний энерги гарч ирсэн юм уу гэж боддог шүү дээ. Тэгээд Дорноговт яваад Данзан Аравжагийн ингээд музейг үзээ явж итлээ. Тэнд нөгөө дамар дээр ингээд нэг дамрын даржин гэж байдаг шүү дээ, тий? Нөгөө уурт ингээд залаа. Тэгсэн нэг дамар байж гин. Тэр даржин би чи юм үзэхээр нөгөө холын хараа муутай болохоор нүдэ наагаад явна шүү дээ. Тэр үзээ чи нүдэ ингээд наагаад явж итэл нэ гоё шүрээр хээ гаргаад ийцэн даржин харагдтыг. Тэгэл би тэндээс за би нэг ийм нэг шүрээр юм хийсэн гэл. Улаанбаатарт эргэж ирэнгүүтэл захтыг үрч одоо хөлөө таврагтал хайн нөгөө шүрээ аваа. Ерөөсөө олдог. Би бүр хайгаад болоо. Бүр том би ч одоо тусгай тийм том жижиг сайзаараа байхгүй шүү дээ шүр. Тэгэл орхичихсан. Тэгээ Америкт ирээд байж итэл дэлгүүрүүдээр их гоё шүрээ юм байна. Ерөөсөө тэгэнгүүт нэг бүр өөрөө дизайн гаргаад хаан тэрэг аан сүг хатан юу гэд байдаг штэ тэр айгуу гоё. Тэрийг их гоё ингээд бадам ланхаа суурин дээр хадагтай ингээд өөрөө зураг дизайн гаргаад анх шүрээр нэг тэгж хийсэн юм аа. Гэхдээ шүрнүүдийн энэ тентгийн дэлгүүрээс авсан болохоор том жижиг янз бүр. Одоо энэ хийсэн юмнуудаа интернетээр авч гэнэ үү? Дандаа интернетээр авдаг. Дэлгүүрт болохоор нөгөө сайз нарай жижигхэн. Тэгтээ сүүлийн үед хобби лобби дэлгүүрт арай том болцсон байлээ. Тэгээ сайз нэг жижигхэн тэгээд яг ингээд өөрийнхөө хүссэн зургийг бас авахд аягүй төвөгтэй тий. Дэлгүүрч бол хэдхэн сонголт өргөн байна шүү дээ. Интернетээр авах арай сонголт өргөн байгаа байхгүй. Шилэн урлаг гэдэг маань би энэ Navy Pier-ийн нөгөө музейг шилэн урлагийн музейг үзсэн. Тэгээд тэн дээр аягүй гоё одоо энэ Иесус одоо Гэгэ Мария гэдэг одоо энэ Америкийн одоо Иесусийн шүтэг бурхнуудын ингээд аягүй гоё шилээр ингээд хийцэн байгаа байхгүй. Тэгээ би ямар ч байсан энийг хийнэ гэж бод. Тэр шигтгмэл шилэн урлаг тэгээд энэ цонхны хаалт гоё юм хийцэн ба. Тэр одоо эдний сүмүүдийн цонхон дандаа нэг гоё алаг шилээр хийсэн байдаг шүү дээ тий. Тэр шилэн урлаг. Би энийг ямар ч байсан би бүр өшөө зөндөө юм хийнэ гэж бодод. Монголд очиод энийг хийдэг ч юм уу одоо нөгөө эмч маань мөчөө болно.
Тэр чинь гагнуур орно те шил зүсгч байна. Тэгтээ нөгөө бага багт маань аав маань тэр шил зүсг арга маргыг заагаад өгцөн л дээ. Тэгээд өөрөө хоббитэй болохоор аягүй дуртай нөгөө тэг. Эмэгтэй хүнд байх хэвээр хамгийн чухал чанар юу гэж боддог вэ? Эмэгтэй хүнд байх хэвээр хамгийн чухал чанар бол ерөөсөө сайхан сэтгэлтэй. Тэгээ хүмүүст их инээд бэлгэлж их энэрэнгүй байх нь их гоё юм удаа гэж боддог шүү дээ. Тийм. Чикаго хотын монголчууд дунд 72 эмч байдаг. Тэд 2013 оны 3 дугаар сард уулзалдан Монголын анагаах ухааны хөгжил, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахад туслах зорилгоор Америк дахь эмч, эмнэлгийн ажилтны холбоог байгуулан үйл ажиллагаагаа явуулах эрхээ авчээ. Энх цэцэг эмч энэ холбооны идэвхтэй гишүүдийн нэг. Тэд мэргэжлийн сургалт зөвлөгөөнүүдийг зохион явуулж, үн төлбөргүй үзэлгүүдийг хийж, хүүхдийн төлөө болон буйны үйлсийг дэмжин ажилдаг. 2013 оны 5 дугаар сард зохион байгуулсан үзэлгийн арга хэмжээгээр 3,000 Америк долларын хандив цуглуулж, Монгол руугаа хүүхдийн эмнэлэгт илгээсэн байна. Nano Express компанийн хэрэглэгч таны 5 дахуд нийцүүлэн үйлчилгээнийхээ хүрээг өргөжүүлэн тэлсээр байгаа билээ. Дэлхийн өнцөг болон бүрт суугаа эрхэм захиалагч та Америкийн дэлгүүрээс бараа авахар бол бид таны өмнөөс онлайн захиалга хийж тухайн газар хүргэж өгөх болно. Хэрв та автомашин болон барилга техникийн холбогдлолтой том оврын ачаагаа хаагуур ачуулахад товлоогүй байгаа бол манайд хандаарай. Бид таны ачааг агуулгахдаа татаж авчираад ажилд хүртлээр үнэгүй хадгалах хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс гадна Калифорни руу өөрсний тракаар машин хүргэж өгч байгааг дуулгая. Түүнчлэн таны төмөр хөлгийг дилерээс худалдаж авахд зорчилж холбогдох бүхий л үйлчилгээг шуурхай хийж гүйцэтгэнэ. Бид Америкаас агаарын ачааг 7 хоног бүр, газрын ачааг сар бүр тогтмол илгээж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас авна уу? Nano Express. Хизээ нутгаа зарах гэж энэ. За тэгээд удахгүй заримдаа тэгээд одоо 2 жил орчих байх шиг байна. За тэгээд ард талд чинь ингээд ээж нь байна, сайхан ах дүү нар нь байж гэн тийм ээ. Бас хамт ажиллаж исэн анд нөхөд энэ таны гэсэн ер нь хамгийн сайхан үнэтэй улсууд чинь л үнэтэй бүхэн чинь л ард чинь байгаа шүү дээ. Тэгэлгүй байгаа шүү. За очлоо ингээд удахгүй уулзнаа гэд нэг сайхан дуу өргөчгэлтэй. Тэгээд эцээс л чи дооч эрдэнэт нэг гэртээ ирлээ гэх нэг дуу байдаг шүү дээ. Тэрийг нэг аялах юм уу да? За тэгээ. За. Ховор сайхан нөхтөө зорсоор хоттол цугласан гэрэтээ ирэлээ. Намайг хүлээсэн бүхнээ зансаар наран хамрсан гэрэтээ ирэлээ. Холын холоосанан сансаар хоног тоолон ярсаар ирлээ. За тийм ээ, яг л очиод ингээд яста хоног тоол. Одоо чинь хоног тоолох нь эхэлж байгаа шиг байна. Одоо янз миний хувьд бол 2013 оны 11-р сарын 1-ний өдөр энх цэцэг маань Индиана мужийн Блумингтон хотод очиж ажааг агентнэр сүүлчийн шүрээ хэлхүүлэн ном айлдуулжээ. Тэрээр одоо бүтээсэн цагаан дарих 18 болох мөчийг сэтгэл догдлон хүлээж сууна. Цагаан дарих үнэхээр л эгэл Монгол бүсгүйн сэтгэлийн цагаан сувраг болон бүтсэн юм. Энэ суврагны шүр бүхэнд түүний туулж яваа амьдралын гэрэл гэгээ хүсэл тэмүүлэл нь шингэсэн байгаа. Нотг минь байдаг
Тэд хизээ нэгэн цагт нутгаан зорино. Хөгжил дэвшил, эрдэм боловсрал, шударга инрэнгүй дээж бүхний тэгээд буцна. Дундэршгүй хайрын үлгий, дуутай, хууртай, дулаахан Монгол амьдрал нь хүлээж байгаа.